Сайн уу манайхан өнөөдөр та бүхэндээ маш тийм харамсалтай бас өрөвдмөр түүхийн талаар бэлтгэсэн байгаа. За тэгээд манай сугийн ихэнх нь эмэгтэйчүүд үздэг. Тэгээ эмэгтэйчүүд маань энэ дугаарыг заавал үзээсэй гэж хүсэж шүү. Тийм болохоор та бүхэн анхаарлаа нааш хандуулаарай. Энэ түүх маань Солонгосын комфорт өмнөний тухай түүх байгаа юм. Та бүхэн энэ нэр томьёог урд нь сонсч байсан байх, сонсоогүй ч байсан байх. За тэгвэл энэ юуны тухай түүх юм бэ хэм бол анх дэлхийн 2 дугаар дайны үед Японы эзлэн түрэмгийллийн үед болж байсан аимшигтай хэрэг юм. Эмэгтэйчүүдийн эсрэг үлдэгдэжсэн. За энэ хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийг бас солонгосоор Фямбу гэж нэрлэдэг юм байна. Бүр өөрийн гэсэн тусгай нэр томьёолтой байдаг. 1945 онд Японы армийн цэргүүд Comfort Station буюу бие сэтгэлийн ажил тайлах гэсэн худал нэрийдлэр маш олон охид бүсгүүчүүдийг ажилд оруулна гэсэн нэрийдлэр эсвэл шууд баривчилж тэр газартаа аваачдаг байсан юм байна. Тэр газарт нь тэднийг зүгээр л өдөржин шөнжин цэргүүдийн бэлгийн боол болгон ашигладаг байсан. Зөвхөн Солонгос гэлтгүй Хятад, Филиппин, Индонез, Тайван зэрэг Азийн олон орны эмэгтэйчүүд ч гэсэндээ энэхүү хар дурсамжийн эзэд болсон байдаг. Үнэхээр аимшигтай хэрэг. За тэгвэл одоо тэднийг яаж тамлан зовоодог байсан бэ те? Яагаад энэ эмэгтэйчүүд одоо тэмцээд байгаа юм бэ? Тэр үедээ юу тулж исэн талаар та бүхэндээ ярьж өгье. Нэг өдөрт дэлхийд дор хаяж 20-40 цэрэгтэй хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан юм билээ. За тэгээд халдварт өвчнөөс хамгаалах бүр бэлгэвч ямар ч тийм хамгаалалт хэрэглэдэггүй байсан болохоор маш олон охид бүсгүүчүүд бэлгийн замын халдварт өвчнөд тусч тэр үедээ бүр нас бардаг байсан. Тэднийг хорионд байлгаж зөвхөн тэр өрөөнөөс нөөр ямар ч газар руу гаргахдаггүй байсан. Хаалга цоож нь бүгд хаалттай, үүдэнд нь ямар нэгэн цэрэг манаа зогсож идэг байсан. Бас тусгаарлах өрөөч гэж байсан юм билээ. Хэрвээ эсэргүүцэл үзүүлэх юм бол маш тийм заваан бохир өрөөнд хэд хоног ямар ч хоол усгүй ундгүй хордог байсан байгаа юм. Хэрвээ цэргүүдэд сайн үйлчилгээ үзүүлэхгүй те дургуутсан тийм ааш аяг гаргах юм бол зодох, тамлах, цахилгаан гүйдэл ашиглах, дээрээс нь шингэн бодис асгах, түлэх гэх мэтчлэн бүр бүхэл яргалж болох бүхэл яргалын аргаар тэднийг зовоодог байсан. Хэрвээ жирэмсэн болсон бол хүчээр хөндөөлдөг. Тэрч байтугай эмнэлгийн ямар ч мэдээ алдуулахгүй үр хөндлөлт хийдэг байсан байна. Зүгээр бодхоос ч амар. Үүнээс болж маш олон охтууд цус алдах эмнэлгийн тусламж авч чадлаггүй тэр доороо хүртэл нас бортог байсан. За мөн тэдний нэрийг нь сольж хин гэдгийг нь мартагнуулж хэл яриа гарал үүслийг нь хүртэл устгахыг оролцдог байсан. Чи зөвхөн Япон хэлээр ярина шүү. Солонгос хэлээр ярих юм бол чамайг шийтгэнэ гэж дарамтлагдаг байсан байгаа юм. За зарим батлагдаагүй мэдээлэлэр бол зарим охтыг албаартын бэлгийн замын өвчин тусгаад бэлгийн замын өвчнийг хэрхэн эмчлэх талаар янз бүрийн туршилтуудад оруулж тийм харах шиг ашигладаг байсан гэж зарим тэмдэглэлд бичсэн байлээ. Хэрвээ нас барсан тохиолдолд тэдний хүн ёсоор оршуулдаггүй байсан. Зүгээр л булах, шатаах усанд хаях зэргээр хүн биш гэж үзээд далд оруулдаг байсан мэлээ. Тийм болохоор одоо тэр охтуудын булшны чулуун дээрх нэрсэж байдаггүй зүгээр л алга болсон байдаг. Тэрч байтугай хэрвээ эсэргүүцэл үзүүлэх юм бол олон зэргийн өмнө шившиг болгож бөөнөрөө хүчиндэх зэрэг бах таваа хангах гаж үйлдэлүүд хийх зүгээр л юу байдیں۔ Зүгээр яг нэг секс той тоглоом шиг тэднийг ашигладаг байсан. Ер нь өөдөөс нь эсэргүүцэх юм бол тамлал нь улам харгас болж өөрчлөгддөг байсан байгаа. За тэгээд албаар эргэтэн рүү нь халтур оруулж үржилгүй болгох, хутах зүү хурц үзүүртэй зүйл ашиглаж бэлэг эргэтнийг гинтэх, ахиж хизээж хүүхэд төрүүлж чадхааргүй болох эмэгтэй хүн байх эрхийг нь ноцтойгоор зөрчдөг байсан билээ. Цэргүүд зүгээр л тэднийг хүн биш 6 цэнгэлийн эд зүйл гэж хардаг байсан. Хэрвээ тухайн цэргийг хангаж чадаагүй сайн үйлчлээгүй бол үргэлж хэлдэг байсан. Чи хүн биш. Чи өгснээс ялгаагүй. Чи юу юм бэ гэх мэтчлэн сэтгэл зүгээр нь бас давхар асар их дарамтанд оруулдаг байсан юм билээ. За ингээд зогсохгүй бас эх орныг гэр бүлийг нь байнга давхар ингэж доромжилж чи буцаад гэртээ оцсон ч гэсэндээ хизээд сайхан амьдрахгүй. Чи бол янхан биеийн үнэлэгч гэх мэтээр үргэлж сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байсан юм билээ. За тэгээд энэ бүх үйл явдлыг, энэ бүх тамлалыг маш аимшигтайгаар давж чадсан хэсэг бүлэг охтууд байдаг. За энэ охтуудын нэг нь бол
Ким Боктон охин байгаа юм. Тэрээр бол одоо бол нас барсан 2019 онд бол нас барсан юм билээ. За тэгээд бодит хохирогч болох Ким Боктон охины түүхээс та бүхэндээ ярьж өгье. Цэцэг дэлбэлж амжаагүй байхад Ким Боктон эмээгийн түүхээс та бүхэндээ ярьж өгье. Өвлийн салхи толгоо илбэн. Хуучин модон байшингийн буланд өөрийгөө хумин суусан жаахан охин Ким Боктон 14 настай. Гэвч түүний нүд нь гунгаар дүүрэн, дуун сулхан. Нууцхан гордлогоор дүүрэн. Ямар нэгэн ажилд орчих гэсэн, ажил байна гэсэн зараар хувцас оёж зөндөө мөнгө олно доо. Ээжигээ би баярлуулна да хэмээн бодно. Тэрээр ажилд зуршлагдсан явахаасаа өмнө би удахгүй эргэж ирнэ ээжээ. Зөндөө мөнгөтэй болоод хүрээд ирнэ гэж ээжтэй сүүлийн удаа хэлв. Гэвч түүнийг хувь тавилан шагнаагүй харин хулгаалсан юм. Хятадын нэгэн жижиг тосгоны сүүдэрт түүнийг буулгаад цэргүү түн рүү ёжтой гарна. Мөн цаад өрөөнөөс октын хашгирах дуу баг зэрэг сонсогдно. Тэр ингээд өөрийгөө comfort woman болж бэлгийн болчлын газарт ирснээ ч мэдлгүй амьдрал нь үргэлжлэнэ. Боктон охин тэр шүнэл бүхнийг ойлгосон байна. Амьдрал гэж бодсон зүйл нь нэг шөнийн дотор там болж хувирсан байна. Хаалга хаагдахад өөрөө тэр чигээрээ чимээгүй болов. Хувцаа тайл гэж хин нэгэн цэрэг түн рүү зандчихна. Чи бол зөвхөн миний эзэмшил. Надад үйлчлэх чи ёстой гэж нэгэн цэрэг түн рүү Япон хэлээр хэлнэ. Өдөр бүр өдөрт 10, заримдаа 20 цэрэг түнээр ирнэ. Амьсгалагч завгүй цус алдаж, ухаан алдаж сэргээд ахаад л хүчрхийлүүлнэ. Зарим шүн тэр гар хуруугаа зулхаан байж нүдэ анаад өнөөдөр л өгчих юмсан да гэж өөртөө шивнэ. Нэг удаа тэрээр эмчийн өрөөнд дуудагдсан байна. Тэрээр маш их өвдөж байсан. Биеийн цус алдаад ямар ч алхахт хийлэхгүй болсон байв. Эмчч биш нэгэн цэрэг түн рүү ямар нэгэн тариа хийгээд би чи идэгнэ, үргэлжлүүл, ажлаа үргэлжлүүлээд хий. Юунда баачлаад байгаа юм гэж хэлсэн. Тэр үеүүдэд цэцэг цэврүүшиг охтыг зүгээр л дэвсэлж байсан. Жилийн дараа азар дайн дуусахад тэрээр чөлөөтэй болсон ч гэртээ харахад ээж нь түүний бүх туулсан амьдралыг сонсоод түүнийг хараад маш их уйлсан. Гэвч ээжийнх нь зүрхэн дийлсэнгүй. Удалгүй зүрхэн зогссон байна. Хүүхдийн минь хин ингэдэг байна гэж эцсийн удаа шивнээд л нас барсан. Цаг хугацаач өнгөрч Боктон одоо эмээ болсон. Цэцэгсийн өдөөс инээмсэглэн амьд үлдсэн нөхдөөгөө хамт үнэн түүхээ өвүүлж эхэлсэн. Өвдөлтөө нууж гунгаа шивнэж надад уучлал биш үннийг л сонсох хин нэгэн хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэрээр би тэгж их тамлуулж байхдаа үхлээс би юусоо айгаагүй. Харин энэ үннийг л би мэдүүлж чадахгүй үхээс би айж байна гэж Ким Боктон нэмээ хэлж байж. За та нартай дараагийн нэгэн бас гэрчийн талаар энэ үйл явдлыг давсан нэгэн зоригт нэгний талаар та бүхэнд ярьж өгье. Нэг сэрхэд л би хүн байхаа болсон байсан. Ли Ёнсо эмээгийн дурсамжаас та бүхэнд ярьж өгье. Хаврын нэгэн өглөө тэнгэр цэлмэг 16 настай Ли Ёнсо найзтайгаа гинт ор сургуу алга боллоо. Ажилтай газар аваачнаа гэсэн нэгэн ир тэднийг хуурж үрд гэгээ наснаас нь булаав. Галт зэргээр хизээж бууж болохгүй газарт очсон. Тайваны нэгэн уулын хөндөд төмөр сараалж бүхий хуучин байрлагт. Тэнд инээмсэглэл гэж үгүй, гэрэл гэж үгүй, тэрч бүхэл цаг хугацаач үгүй байсан. Түүний анхны өдөр нь нэгэн цэрэг түүнийг өргөн барьсан байгаа юм. Амьсгаан тасалтаж ухаан алтгад сэрээдэг байсан байна. Ухаан ормогц дараагийн цэрэг орж ирнэ. Тэр өдөр би анх удаа өгсөн. Хоёр дахь өдөр би дахин өгсөн. Харин гурав дахь өдөр би хүн биш болсон байлаа. Нэгэн шөнө цахилгаан утаснаад миний өрөөнд авчирсан. Тэд түүнийг зүхтаах вэ гэж сэжиглэн цахилгаан гүдлээр тамалж эхэлсэн. Гар, хөл, биеийн бүх хэсгийг нь цахилгаан утсаар оруулж байв. Харин зүрх нь надад ямар ч гин байгаагүй. Гэвч намайг зүгээр л тэд тамлсан. Хин нэгний уур уцаарыг, шунлыг, эрх мэдлийг миний биеэр дамжуулан гаргадаг байсан.
Миний бие гинтсэн. Гэвч би эмнэлэгт очиагүй. Харин нэг эмч бүр над дээр ирэн бэлэг эрэгтэй юмыг тайрах гэж оролдсон. Ажил тэнцэхгүй болсон охтыг зүгээр л хог мэд шидэж хайдаг байсан. Гэвч би тисжүүлсэн. Гэхдээ би үрд гинтсэн. Тэрээр олон жилийн дараа гэртээ харж чадсан ч Солонгосын нэгэн тосгонд иргэн ирсэн байгаа юм. Дайны улмаас эцэг гэх нь үгүй болж хүмүүсийн нүдч маш өөр болсон байлаа. Түүний тосгоных нь түүнийг бузартай амтан бие үнэлэгч Вямбу хэмээн хараасан. Гэвч тэр чимээгүй л байсан. 50 жил чимээгүй уйлсан. Чимээгүй унтсан. Чимээгүй амьдарсан. Харин 1992 онд тэр чимээгүй байдлыг тасалж дэлхий дахны өмнө зогссон. Би хохирогч биш. Би бол гэрч. Би үнний төлөө дуугарч байгаа Солонгосын охин. Тэрээр ингэж хэлсэн. 2007 онд Анугийн конгрессийн танхимд тэр дуу хоолойгоо өргөж чадсан. Японы айрам, дэлхийн харанхуй үе, дайн, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг тэр ил болгож чадсан. Надад хүүхэд байгаагүй. Би гэр бүлч зохиож чадаагүй. Би бол зүгээр л нэг иргэшээлд хоригдсон бяцхан охин л байсан. Би нэг сэрэхэд би хүн байхаа болсон байсан. Гэвч өнөөдөр би үнний өмнө хүн шиг зогсож байна гэж Ли Ёнсу имээ хэлсэн байдаг. Одоо та бүхэндээ энэ түүхийг хамгийн эхэлж хүмүүст дэлгэсэн ил болгосон 1991 онд энэ түүхийн талаар өөрийнхөө түүхийн талаар ярьсан Ким Хаксун эмээгийн гуниг дурсамжийн талаар та бүхэнд ярьж өгье. Би түүхийг амьд үлдээх гэж л дуугарсан. 50 жил өнгөрчээ. 50 жил би чимээгүй амьдарсан. Хашгамаар жимшиг. Хүн намайг сонсохгүй гэдгийг би мэдэж байсан. 1930 онд Солонгосын нэгэн тосгонд төрсөн би энгийн л нэг охин байсан. Өвлийн өглөө ээж минь будаага бидэнд хувааж өгөөд хүн шиг амьдарч хүн шиг ирээрэй гэж намайг үдэж гаргасан. Би хүн шиг амьдарч чадаагүй. Харин хүн бусаар амьдралаар амьдарч байгаад ирсэн. Тэр үед би 14 настай байлаа. Ажилд явна гэж хуурцсан. Галт хэрэг, зам, хүмүүсийн хашгираа, өөр хэл, өөр хувцастай цэргүүд биднийг ямар газар руу аваачиж байгааг хэн ч мэдээгүй. Оцсон газар маань харин тамийн эхлэл байсан. Хүнд өдөр эхлээд тэр хүнд өдөр нь ерөөсөө дуусдаггүй байлаа. Би нэгэн жижиг өрөөнд хуваарлагдсан. Тэнд өдөр бүр олон цэрэг ирнэ. Тэнд бол би хүн биш байсан. Эд хэрэгслэл байсан. Би байдгаараа амьсгалах гэж оролдсон. Гэхдээ миний бие аль хэзээ надаа хамаархаа байсан байлаа. Хашгирсан хинт сонсоогүй намайг. Уйлсан хинч миний нулимсыг харчаагүй. Дайны дараа гэртээ харахад ах トゥ, хөршүүд, танилуд маань бүгд намайг чи яасан бузартай амтан бэ? Ямар нүрээрээ энд ирэв гэж хэлж байсан. Би бузартай биш. Би золиос байсан. Гэвч тэр үед хэн ч намайг ойлгоогүй. Хүмүүс намайг мартсан байсан. Харин би тэр өдрүүдийг өдөр бүр цээжин дотроо санаж амьдэрсэн. Надад нэг л бодол байлаа. Хэрвээ би амьд гэрч байж чадахгүй бол энэ түүх хизээч үннээрээ үлдэхгүй юм байна. Тиймээс би гарч ирсэн. Телевизийн өмнө, хүмүүсийн өмнө, түүхийн өмнө. Намайг ичгүүртэй гэж хэлсэн ч би хэлсэн. Ичих ёстой нь би биш. Ичих ёстой намайг ийм болгосон хүмүүс. Миний дараа бусад эмэгтэйчүүд ч бас дуурч хэлсэн. Нэг нэгээрээ тэмцэл болж хуурсан. Хөшөөнүүд баслоо, жагсаалууд эхэллээ. Шүүх хурал, илтгэл, хичээл, ном зохиол. Дуугүй охид биш бид одоо дуурч хэлж байна. Би одоо хөшөрсөн. Нүдэ аних өдөр маань ойрхон байна. Гэвч би маш баяртай байна. Яагаад гэвэл би үннийг хэлж чадсан. Бусад эмэгтэйчүүдийн дуу хоолойг сэрээж чадсан. Түүх гэдэг зөвхөн эрчүүдийн бичдэг ном биш юм аа. Түүх гэдэг бол улаан нулимстай эмэгтэйчүүдийн дурсамж байдаг юм. Би дуурсан. Одоо таны ээлж миний дурсамжийг хадгалж миний тэмцлийг үргэлжлүүл гэж Ким Хаксун эмээ маань хэлсэн байна. Тэрээр 1924 онд
төрөөд 1997 онд энэхүү түүхийн эхлэл болоод бас төгсгөл болоод нас барсан байдаг. Тэрээр энэ түүхийг ярьснараа маш олон эмэгтэйчүүдийг тэр цээжинд нь багтарч байсан дурсамжийг ил гаргахад маш үнэтэй хувь нэмэр оруулсан юм билээ. За энэ хэрэг маань миний ярьжсэн хэрэгүүдээс бүр хамгийн хүнд сэтгэлд төрүүлсэн хэрэг байна. Үнэхээр би бүр нулимсаач төвчж чадсангүй. За тэгээд энэ эмэгтэйчүүдийн маань дийлэнх нь бүр үнэхээр жоохон охтууд байсан юм байна. 12-оос 18 настай цэл залуугаараа өсвөр насны хөөрхөн охтууд байсан байна. Тэгээ сургуульд явахаар явсан эсвэл тэндээ дайны үе байсан болохоор ажил хийхээр ихэнх нь бол хууртагдаад явж исэн юм байна. Тэгээ тэдний ихэнх нь бол амьд ерөөсөө эргэж ирээгүй. Тэгээд өдөрт бол ер нь дундаж нормоор гэх юм бол 10-аас 30 зэрэгт хүчндүүлдэг байсан. Тэгээд ухаан алдтлаа ер нь бол хүчндүүлдэг байсан юм байлээ. Тэд ерөнхийдөө бол дуугаа үлдэхийг л ер нь дуугаа энэ хэрэгээ ер нь бол нуухыг ер нь хүсч байсан. Яагаад гэх юм бол дайны дараа тэд их орондоо буцаад ирэхэд зарим нь эцэгтэй хаягдсан, зарим нь хизээч буцаж эргэж очоогүй, зарим нь хүүхэдтэй болох боломжгүй болсон. Зарим нь болохоор бузар амтан Японы дэвсгэр гэх мэтээр хүмүүс цоллуулж исэн. Энэ бүхнээсээ маш их иччихсэн байгаа юм. Хохирогч эмэгтэйчүүд бол олон жилийн турш ичих, айх бүхнээс бол тийм дарамтанд бол амьдарч исэн. Тэгээ 50 жилийн турш бол тэд нэг ч үг дууралгүй энэ бүх шаналлаа дотроо ингээд хадгалаад явжсэн байгаа байхгүй юу? За тэгээд сая ярьсан Ким Хаксу эмээ бол хамгийн анхны хохирогч хамгийн анхны дуу хоолой байсан. Тэрээр бол 1991 онд 67 настайдаа телевизээр бол би бүх үннийг бол хэлж ирсэн юм билээ. Би үннийг хэлэхгүй бол үхтээ би тайван нойрсож чадахгүй. Би зүгээр нэг хохирогч бишээ. Би бол энэ бүх түүхийн гэрчмаа гэж тэрээр хэлж исэн. Тэгээд түүний дараа бол амьд үлдсэн, дээр дурдгдсан гэрчүүд маань болох Ли Ёнсу эмээ, Ким Боктон эмээ зэрэг түүхийн гэрчүүд маань өөрсдийнхөө дурсамжийг түүхийг олон дэлгэсэн байт юм билээ. За тэгээд 1992 оноос хойш бол Сөүл дэх Японы элчин сайдын яамны өмнө 7 хоног бүрийн лав гарагт хохирогч эмэгтэйчүүд болон тэдний дэмжигчид нь тийм жагсаал хийж байгаа. За тэгээд энэ жагсаал нь болохоор дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй тайван жагсаалын нэгээр бол 109-нд орд юм байна. За тэгээ энэ жагсаалтыг ямар шаардлага тавьд юм бэ гэх юм бол Япон улсын албан ёсны уучлалыг хүсдэг байна. Мөн хариуцлага хүлээхдээ хохирогчдод нөхөн төлбөр олгох, түүхийг хуурамчаар гуйлахгүй байх үннийг хүмүүс хэлэх. Тэгээд энэ түүхийг сургуулийн хөтөлбөрт заавал оруулж өгөх хэрэгтэй гэж шаарддаг юм байна л да. За энэ бүх дөрвөн шаардлага нь бол үнэхээр зүй ёсны шаардлага гэж би хувьдаа бодож байна. За тэгээд 1990 оноос 2020 он хүртэл энэ хэрэг нь бол олон улсын тавцанд бол дуулдаж эхэлсэн. За тэгээд тэмцэл нь бол Японы хил хязгаарыг давж дэлхийн дэмжлэгийг бол хүлээсэн байгаа. 2007 онд Ли Ёнсу эмээ Америкийн Конгрессийн тахимд очиж бүр энэ талаар үг хэлж исэн. За тэгээд Америк, Канада, Герман зэрэг олон оронд ийм хохирогч охтын хөшөө ол сүндэрлэн болсон байт юм байна. За тэгээд мөн хүний эрхийн байгууллагууд асуудлыг бэлгийн боолчлол дайнтай холбоотой гэмт хэрэг гэж зарлж эхэлсэн байгаа юм. Мөн хамгийн алдартай нэг хөшөө гэх юм бол Инхийн охин гэд хөшөө байдаг. За энэ хөшөө нь бол 2011 онд Сөүл дэх Японы элчин сайдын яамны өмнө энэ хөшөөг босгосон байт юм байна. Энэ хөшөө нь ямар хөшөө байдаг вэ гэх юм бол нүд нь ууй гунигтай, маш шулуун цэг суусан нэгэн бяцхан охины хөшөө байт юм байна. Нүцгэн хөлтөө нутагтаа эргэж очиагүй энэ нүцгэн гутлгүй байгаа байдал нь бол илэрхийлдэг юм байна л да. За мөн хажуугийн сандал дээр дуугарч чадахгүй үлдсэн охтын орон зайг үлдээгээд хажуу талд нь бас нэг хүн суух юм зай үлдээсэн байт юм байна. За өнөөдөр бол дэлхийн 20 гаруй улсад 30-аад ийм хөшөө бол сүндэрлсэн байт юм байна. За 2015 онд болохоор Япон, Өмнөд Солонгос хоёр энэ асуудлыг бүрэн шийдвэрлсэн гэж зарласан юм байна. Япон улс өөрийнхөө зүгээс хариуцлага хүлээгээд 1 тэрбум йений нөхөн төлбөр бол амласан байдаг. Гэхдээ хохирогч эмэгтэйчүүд үүнийг бол жинхэнэ уучлал биш ээ. Бид мөнгө хүсээгүй.
яг энэ бүх бидний одоо ингээд тавьсан шаардлагыг бүгдийг биелүүлж бидний сэтгэл амарна гэж үзсэн. Мөн тэмцэгчид хөшөөнүүдийг буулгахыг эсэргүүцэн хамгаалсан байгаа юм. За 2021 онд Сөүл хотын шүүх Японы одоо төрд хариуцлага хүлээлгэх тийм бүр шийдвэр хүртэл гаргаж байсан юм байна. За одоо бол хамгийн сүүлчийн гэрч бол амьд байгаа. За тэгээ 2020 оноос хойш дийлэнх гэрч нар нь бол нас барсан. Яагаад гэм бол нас нь маш өндөр байсан. Гэвч одоо 94 настай Ли Ёнсу имэ одоо хүртэл амьд байгаа. Одоо хүртэл энэ гэмслээ үргэлжлүүлсээр л байгаа. Тэрээр хэлэхдээ би сүүлчийн амьд гэрч байж магадгүй. Гэхдээ та нар намайг үгүй болсны дараа ч гэсэндээ үннийг хизээж марталгүй залуу хойж үедээ дамжуулж өгөөрэй гэж Ли Ёнсу имэ бол хэлдэм байна. За тэгээ энэ түүх бол дуусаагүй, тэмцэлч гэсэн дуусаагүй одоо хүртэл үргэлжилсээр л байгаа. За энэ Comfort Woman бол зөвхөн түүх биш юм аа. Тэд бол дайны золиос биш үнэн түүхийн эзэд юм аа. Тэ? Дуугүй байсан ч гэсэндээ тэд хизээж бууж өгөөгүй. Уйлсан ч гэсэндээ тэд хүн чанараа хизээж алдаагүй. Мөн ирээдүйн хойч үедээ ийм явдал ахиж хизээж давтах ёсгүйг зааж сургаж тэ дуугарч чадсанараа тэд бол жинхэнэ бааtruуд юм. Жинхэнэ тэд бол түүхийн бааtruуд гэж би хувьдаа хэлмээр байна. За тэгээд энэ түүхээр бол хит хитэн дэлгэцийн одоо баримтат кино, уран бүтээл, уран сайхны кинонууд хийгдсэн байдаг. За энэ кинонуудаас бол би бол хит хитэн кинонуудыг ол үзчихсэн. Тэгээд хамгийн их сэтгэлд хүрсэн бас маш сайн хийгдсэн кинонуудыг та бүхэндээ санал болгоё. Хэрвээ та бүхэн энэ түүхийг илүү судалж үзмээр байвал, илүү сонирхож байвал энэ кинонуудыг сонирхоод үзээрэй. За эхний кино маань Spirits Homecoming гэдэг нэртэй кино байгаа. Энэ кино маань 2016 онд Солонгос улсад нээлттэй хийжсэн. Тэгээд уран сайхны тийм драмын жанрын киногаа 1940-од оны үед Японы айрамд хүчээр одоо боолчлогдсон охидын гонигт түүхийн талаар бол харуулдаг. Тэгээд энэ кино нь бол яг бодит гэрчүүдийн дурсамжин дээр үндэслэнээрээ онцлогтой. Тэгээд энэ кино гарснаас хойш Солонгос даяар олон сая хүнийг нөлөөлсөн давтуулж тэ хөшөө босгох хөдөлгөөнийг бол улам өрнүүлсэн ийм кино байдаг. Тэгээд та бүхэн энэ киногоо сонирхоод үзээрэй. За дараагийн кино маань бол My Name is Kim Bok-dong гэж байгаа. Энэ 2019 онд гарсан энэ бол баримтат кино. Тэгээд яг Kim Bok-dong эмээгийн яг бодит амьдралын талаар бас сэтгүүлж хийсэн тийм баримтат кино байгаа. Тэгээд түүний бодит бичлэгнүүд, түүний илтгэлтэй хэлсэн үгнүүд, жагсаал, тэгээд хөшөөний бодит түүх яаж одоо бий болсон энэ талаар бүгдээрээ гардаг. Тэгээд шудраг ос энэ киноны гол зорилго нь юм бол шудраг ос те уучлал те түүхийн зөв тэмдэглэлийг бол үлдээхийг хүссэн ийм утга агуулгатай кино байгаа. За 3 дахь кино маань Snowy Road гэх киногаа би энэ киног үзчихсэн. 2015 онд гарсан ийм кино байгаа. За энэ кинонд бол бас нас орсон жүжигчин Ким Сэрон гол дүрдэн тоглодог. За энэ бол түүхэн тийм драмын төрлийн кино. За энэ кинон дээр болохоор яадаг вэ гэхээр 15 настай хоёр охин хүчээр одоо ингээд гэрээсээ Comfort Woman болохоор хулгайлагдаад тэгээд энэ зовлон хамтдаа туулдаг талаар гардаг. Тэгээд нэг охин нь болохоор энэ тэр бүх явдлыг давж чадахгүйгээр амиа хорлоод нэг охин нь бол буцаад ингээд амьд үлдээ тэгээ буцаад их орондоо очдог талаар гардаг тийм кино байдаг. Тэгээ маш өрөвдөлтөй кино байсан. За тэгээд энэ нь бол маш өрөвдөлтөй кино. Та бүхэн энэ киног бас сонирхоод үзээрэй. За Apology гэдэг киноога дараа энэ кино маань. За энэ кино маань бол баримтат кино. Яг энэ олон улсын одоо зөвхөн өмнөд Солонгос биш те Солонгос, Филиппин, Хятад гээд 3 одоо өөр улсын амьд гэрч нарын түүхийг бол харуулдаг ийм кино байгаа. За тэгээд эмэгтэйчүүдийн хил дамсан 8 те бэлгийн мүлжлэг олон улсын одоо хүний эрхийн асуудлуудыг ч гэсэндээ маш зөвөр хүндсэн тийм баримтат кино болсон гэж дүгнж болно. За бас нэг үнэхээр миний сэтгэлд үлдсэн нэг кино гэх юм бол Her Story гэдэг ийм кино байгаа. За энэ кино маань бол маш олон тийм эмээнэр нэгдээд тэгээд нэг тийм хүний эрхийн хуульчийг хөслөөд тэгээд Японы засгийн газар нэг хэмжлэл гаргаад тэгээд үнэн мөнний төлөө явж байгаа тийм эмээнэрийн талаар гардаг. За энэ кино бол миний зүрх сэтгэлд бол маш их үлдсэн байдаг. Тэгээд та бүхэн энэ киног заавал үзээрэй гэж хэлмээр байна. За энэ кинонуудаас надад хамгийн их сэтгэл үлдээсэн кино юм бол энэ Her Story гэдэг энэ кино байгаа шүү.